За шүүдэр цэцэг влог. За бидал салган дээр манай золоо миний нөрөг бодож байна. Одоо влогныхоо 2 дахь дугаарыг бэлдээд энэ дэр чи их гоё хатныг гарах болохоор гоё бэлтгэлтэй. Нөгөө эхний дугаар бол нөгөө яг хөл хараны үед хийгдсэн. Тэгээд золоо битээр бас бодож амжаагүй. Монголын түүхэн хүмүүс цувралынхаа дараагийн хүн хэн байх вэ гэсэн асуултыг шүүдэр цэцэг пэйжээрээ нэлээх тавьдаг. Тэгээд мэдээж яриг нөгөө чин хандд орж дондог долом хатан, ануу хатан гэх хүмүүс зөндөө олон хүсэл тавьдаг боловч зүүн гарын Галдан цэрэн хааны охин Уланбаяр хатны тухай сонирхуулаач ээ. Түүхээс нэг их одоо сонсож уншиж байгаагүй юм байна гэсэн олон уншигчийн хүсэлт ирсэн. Тиймээс 2 дахь дугаартаа зүүн гарын улсын түүхэнд үлдсэн Уланбаяр хатны тухай яриа гэж бодож байна. За тэгээд албан ёсны түүхэнд ер нь хаттын тухай их сурвалж маш бага байдаг. За төрсөн оны бараг бичдэггүй. Ургийн бичигт бас оруулж бичдэггүй гэх мэт бэрхшээлтэй. Тэгээд бас түүх өөрөө маш патриарх өнцгөөс бичигддэг. Эрэгтэй түүхчид дандаа эрэгтэйчүүдэд барьж бичдэг. Угаасаа түүхийг одоо 20 дугаар зуун хүртэл ер нь эрэгтэйчүүд бичижсэн гэх мэт асуудлууд байдаг л да. Гэхдээ үнэхээр сод ухаантай эсвэл хүчрхэг эмэгтэйчүүд түүхэнд өөрийнхөө хүчээр орж чадсан байдаг. Тэдний нэг нь бол зүүн гарын 3 дахь хаан бас сүүлчийн хүчрхэг удирдагч Галдан цэрэн хааны охин Уланбаяр хат юм аа. За энэ Уланбаяр хатны тухай ярихын тулд Галдан цэрэн хааны тухайс танилцуулж ярих нь их чухал байна. Галдан цэрэн хаан бол 1696 онд төрсөн. 1696 гэдэг бол их учиртай он шүү дээ. Та бүхэн маань санаж байгаа бол манай шүүдэр продакшны бүтээл Ануу хатан түүхэн уран сайхны кино. Ануу хатан Манжин их амгалан хааны бүсэлтийг сэтлээд эр нөхөр Галдан бошгот хааны амийг аварсан тэр үйл явдал өөрөө 1696 онд Улаанбаатараас холгүй одоогийн Налайх дүүргийн цаахан тэгээд Цонжин болдгийн хөшөөний наадталт замынхаа одоо зүүн гарт талд нь байгаа нэг хэсэг модтой 100 мод гэдэг тэр газар тултаан болж Ануу хатан ам алтаж одоо Манжин цэрэгт Галдан бошготын цэрэг ялагдсанаар халах Монгол одоо Манжин улсын иргэшээлд 1696 Галдан цэрэн хаан 1696 онд төржээ. Галдан цэрэн хаан Цэвэн 10 хааны ууган хүү. 31 наснда буюу 1727 онд зүүн гарын хаан ширээнд сууж 18 жил хаанчилсан юм түүхтэй. Галдан цэрэн хааны эцэг Цэвэн 10 бол зүүн гар улсын 2 дахь хаан Галдан бошгот хааныхаа ач дүү. Зарим хүмүүс ач дүү гэж бичих ёсгүй гэдэг. Тэгж л тайлбарлахгүй бол зүгээр ач гिचгэр хүмүүс өөрийнх нь үр ач гэж ойлгоод байдаг. Галдан бошгот хааны төрсөн ах Сэнг хунтайжийн ууган хүн Цэвэн 10. Цэвэн 10 Галдан бошготыг халахын газарт тултаж явах зуур 1694 онд зүүн гарын хаан болсон байдаг. Ингээд 33 жил хаанчлаад 1727 онд таал болоход нь ууган хүү Галдан цэрэн хаан болж 18 жил зүүн гарыг хаанчилсан. Тэгэд Галдан цэрэн хаан сайн дипломатч, сайн улс төрч, дээрэс нь бас сайн жанжин байсан. Галдан цэрэн хааны үед 1731 онд Манжин цэрэгтэй байлдаж ялаад дараа жил нь одоо 3 түмэн цэрэг удирдах халахын нутагт цөмрөө орж ирээд Эрдэнэзуу хэдийн орчмын нутгийг эзлэн авч байсан. За тэгээд харамсалтай нь Манжин нэмэлт хүч ирснээр ялагдаад ухарсан. За тэгээд удаа дараа энэ Манжин цэрэгтэй байлдаж ялж исэн учраас 1739 онд Манжтай хилцээрийн ширээний ард сууж зүүн гар улсын хөлийг тогтоож чадсан юм
хүчирхэг хаан юм аа. За ингээд Галдан Цэрэн хаан 1745 онд цэцэг өвчнөр харамсалтайгаар тааллсан. Тэр жил нь зүүн гар улсын нутагт цэцэг өвчнөд илгэрч Галдан Цэрэн хааны түшинлүүд нь хааныгаа элийн хавийн өргөөнөөсөө нүүж одоо өвчин тахал багтай газар очихыг зөвлөсөн юм билээ. Тэгээд Галдан Цэрэн хаан тухайн үед өөрийнх нь эзэмшилд байсан зүүн хасгийн нутагт очиж хавар зоныг өнгөрөөгд тэгээд нөгөө төрийн эрэхтэй санаа зовниж одоо буцаад ордондоо очие цэцэг өвчин ер нь намжиж байгаа ах гэсэн таамаглалтайгаар элийн голын хавьд байдаг өргөндөө эргэн очсон боловч цэцэг өвчин намдаг байсан. Ингээд 1747 оныхоо намар цэцэг өвчний халдвар авч намрын адаг сард тал болжээ. Тэгээд сурвалж жижигт тэмдэглэж үлдснээр Галдан Цэрэн хаан 3 охинтой байж ууган хүн одоо ёсолж авсан хатнаас нь төрөөгүй харц эмэгтэйгээс төрсөн 18 настай лам даржаа гэж одоо хөөж тухайн үедээ бичиг ном сайн ухаан сэргэлэн Галдан Цэрэн хааны ширэг хатах хүү гэж зүүн гар улсын одоо ард иргэд үздэг байж дараачийн хүн хошууд угсаа гаруултаа эсийн хатнаас нь төрсөн 13 настай Цэвэн Дорж Намжил гэж хөөж отхон хүү Цэвэн Ташин 6 настай байжээ. Ингээд Галдан Цэрэн хаан 49 наснда эд одоо хүчирхэг явах үедээ одоо тахал өвчний улмаас амьсгал хураахынхаа өмнө хаан ширээнийхээ залгамжлагчийг зарласан. За энэ ингэж гэрээслэхдээ одоо буруу хүнд хаан ширээг өвлдөөсөн гэж сүлд түүхчид дүгнсэн. Энд бол нэлээх шалтгаан байжээ. Одоо ууган хүү тэр цаваас сэргэлэн лам дарж нэгэнт одоо ёсолж авсан хатнаас төрөөгүй багтаа бас сахил сангаартай явсан зэрэг шалтгаануудаас ойртын одоо ноёд зайсангуудын дэмжлэгийг авахгүй байх шалтгаан бас байсан. Үүнээс үүдээд Галдан Цэрэн хаан ёсолж авсан төрт ёсны хатан эсээгээс төрсөн Цэвэн Дорж Намжилтай хаан ширээгээ гэрээсэлсэн байна. Ингэж гэрээслэхдээ одоо Хойд аймгийн одоо сайн бэлэг тайчтай ураг барилцсан Уланбаяр гэж ууган охиноо одоо төрийн иргэн дүүдэд төвшөлцөж яваарай гэж одоо загсан байна. Ингээд түүхэнд Хойдын сайн бэлэг тайжийн хатан Галдан Цэрэн хааны охин Уланбаяр хүч төрөө орж ирэх шалтгаан бүрэлдсэн. За Цэвэн Дорж Намжил гэж энэ хаан бол сурвалж жижигт Ажаа хаан нэрээр үлдсэн. Ганцаараа төрийн эргийг авч явах чадвар бол үнэхээр байгаагүй. Одоо үед ч гэсэн одоо 13 настай хүүхдэд улс удирдуулна гэвэл юу болж таарах вэ те? Одоо үед бол өсвөр нас. Тэр үед бол эр цэргийн насанд одоо 15 наснд хүрдэг байсан гэхээр Цэвэн Дорж Намжил бол эр цэргийн насанд ч хүрээгүй ийм балчирхан хүүхэд тал талаас асар их аюул донд оршиж исэн энэ 100 гарын хаан сэнтэд заларсан. Ингээд Уланбаяр хатан эцгийнхаа хүснээр дүүгийнхаа төрийн хэрэгт оролцож эхэлжээ. За энэ Цэвэн Дорж Намжил хаан 1746-аас 1749 онд зүүн гар улсыг эгчийнхаа тусламжтайгаар удирдсан гэж үздэг. Эгч Уланбаяр хатан бол ил голын орчимд байсан дүүгийнхаа өргөнд нүүж ирээд дүүгийнхаа төрийн хэрэгт идэвхжүүлэн оролцсон. За Уланбаяр хатан дүүгийнхаа төрийн хэрэгт оролцохдоо гадаад харилцааных нь ажилд нэлээх идэвхжүүлэн оролцсон байдаг. За Уланбаяр хатан тэр үед одоо зүүн гар улсын зах хязгаар нутгууд руу цэргийн цайз бэхлэлт барьж эхэлсэн Орос улстай найрсаг харилцаа тогтоох, хилцээрийн ширээнд суух тийм орлогуудыг хийсэн. Тэр үед хаан ширээнд агуу Петр хааны охин Елизавета хатан сууж исэн. Ингээд Уланбаяр хатан удаа дараа Елизавета хатаанд загтал бичиг илгээсэн. За Манжин Тэнгэрийг тэтгэсэн хаанд халуу гэдэг нэртэй бие төлөөлөгчийг удаа дараа илгээсэн. Энэ одоо Манжин хааны одоо тэмдэглэл бичигт үлдсэн байдаг. Энэ халуу гэдэг элчин бол Галдан Цэрэн хааны үед ч гэсэн Бээжинд элчээр явж исэн юм. Одоогийнхаар бол мэрэгсэн дипломат байжээ.
Аимшигт 37 үед өрнөх үнэн чахарын түүх хагцшгүй арман. Улаанбаяр хатны илгээс энэ халуу гэдэг элчин 1747 онд Бээжинд очиж худалдаа намыг өргөжүүлэх хүсэл тавьсан би илээ олж 100 гараас Бээжинд очдог 100 худалдаачныг 200 алган нэмэгдүүлж исэн тийм баримт үлджээ. За энэ Цэвэн Доржин амжилхааны төрийн иргэд нь Улаанбаяр хатан оролцож одоо ард иргэдийг тэтгэх гадаад улс орнуудад бичиг загтал илгээх зэрэг ажилд нь оролцохын хажуугаар янз бүрийн залхаа төшмлүүдийн одоо төрийн сан гэдэж шамшигдуулах зэрэг тийм шудраг бос ядалтаа ч гэсэн одоо тэмцэжсэн байна. Мөн Галдан царай хааны ууган хүү лам даржа зарим ноёдын хатгалгаар хаан ширийг би одоо авч явах хэвээр 100 гарыг би удирдах хэвээр гэсэн бодлоор цэрэг хомдлуулж эхлэхэд нь хоёр дүүгийнхаа хооронд эвсэг найртай байлгах, зохицуулах талд нь бас үнчээр зүтгэжсэн байна. За ер нь 100 гар улсын гадаад дотоод байдал нэн төвшөртэй байж дотоод байдал төвшөртэй гэдэг нь насанд хүрээгүй балчир хүүхэд хаан ширээнд заларсан түүний эцэг нэгтэй ах лам даржаан хаан ширээнд санаархаж одоо ноёд төвшмлүүд нь хоёр хуваагдсан. За гадна талаас бол Орос улс мөн бэлчээр бололцсон хасгийн ноёдын товтлогоон гэд ийм их хутганы иргэн дээр байгаа юм шиг төгшөөртэй үед Улаанбаяр хатан төрийн эрхт одоо итэх хилэн зүтгэлж хоёргүй сэтгэлээр аль башихта зарим шудраг бос ноёдтой тэмцэлцснээс олж өөртөө бас олон дайсантай болжээ. Үүнээс шалтгаалan энэ Улаанбаяр хатан сайндаач ингэж төрийн эрхт зүтгэж байгаа юм биш. Одоо удаа дараа загтал бичиг илгээгээд байгаа тэр Оросын эмэгтэй хааныг дуурайж хүүхэн хаан болох санаархлаа дотроо агуулж байна гэсэн юм ховжив цуу яриа ил голын хавийн 100 гарын хааны өргөөнд түгж энэ гүтгэлгийн улмаас Цэвэн Доржин амжил эгчтэй хар буруу санаж эхэлжээ. Ингэж Улаанбаяр хатны талаарх гүтгэлгэнд итгэсэн Цэвэн Доржин амжил хаан эгчийг баривчилж авсан. Энэ тухайн одоо Тэнгэрийг тэтгэсэн хааны 22 дугаар оны 6 дугаар сард хийсэн хөхөгчин гахаа өдрийн тэмдэглэл буюу Цэшин луу гэсэн их сурвалжид энэ 100 гарын хааны ордон доторх зөрчил тэмцэл Улаанбаяр хатан баригдсан тухай тэмдэглэл үлдээсэн байдаг нь их сонирхолтой юм аа. Зарим ойр судлаачийн үзэж байгаагаар бол Цэвэн Доржин амжил хаан эгчийгээ цаазлаагүй хотон аймагуудын тийшээгээ тэнгэр уулыг давуулан цөлсөн гэж бас үздэг. Тэндээ Улаанбаяр хат уучиг битүүлгээр нас эцэлсэн гэдэг. Манай энэ Монголын төвчдийн үзэж байгаа энэ их сурвалжт бол Цэвэн Доржин амжил хаан эгчийгээ цаазлсан гэж үздэг. Энэ 100 гарын түүхийг хамгийн сайн судалсан академич түүхч Хятадч Далаагүй амын Орд Монголын түүх гэсэн энэ ном дээр ч гэсэн Улаанбаяр хатныг цаазлсан гэдэг. За ингэж ойрдын төрийн тухайн үедээ 100 гар улсын төрд томоохон үүрэгтэй байсан Улаанбаяр хатан цаазлагдсанаар 100 гар улсын дотоодын эц төгсгөлгүй хямралын ихийг тавьсан. Хатнаа цаазлуулсан сайн бэлэг тайж Галдан царай хааны ууган хүү лам даржаатай эвсэж Цэвэн Доржин амжилын эсрэг асар том хүч хуралдсан. За Цэвэн Доржин амжилч гэсэн одоо тухайн үед 16 хүрчихсэн байсан ууган ах болон хүргэн ахынхаа үдэс гар хөмгөж суусангүй зал хэрглэж одоо лам даржаа ахыгаа гартаа оруулж авах тийм арга боловсруулсан. Ингээд шар ус гэдэг газар их ав хомрог зохиох гэж та ярьж оролц гэсэн одоо хурамч одоо заллаг ахтаа илгээсэн байна. За лам даржаа ч гэсэн дүүгийнхаа мэхийг бас тайлж мэдсэн. Тиймээс өөрийнхөө гарт байсан цэргүүдийг тэр ав хомрог болно гэсэн шар ус гэдэг газар руу урчилж аваадсан. Ингээд Галдан царай хааны Ахмад болон Донд хоёр хүн зэвсэг ханцуулан өөдөөсөө сөрөн зогсоод лам даржаагийн талынхан Цэвэн Доржин амжил хааны өргөөрөө цэрэглэн давталж барьж аваад сохолж цөлсөн байдаг. 1749 онд лам даржаа
одоо ихчээгээ цаацсан гэдэг тэр шалтгаанаар дүүгийнхаа өргөөрөө дайран орж дүү цэвэнд орж намжил буюу Ажаа хааныг баривчлан авч сохолж цөлжээ. Ингээд Галдан цэрэн хааны ууган хүү Ламдаржаа 100 гарын улсын хаан ширэнд заларсан. За Ламдаржаагийн талд 100 гарын нөлөө бүхий ноёдоос хүргэн сайн бэлэг тааж энэ бол одоо гэргээгээ цаазлуулсан учраас Ламдаржаагийн талд байхаас жаргагүй болсон. За үлзий баг манж гомб боролдоо намжилд орж нарын одоо нөлөө бүхий ноёд Ламдаржаагийн талд орж энэ хаан ширэнд залрахт нь хүчин зүтгэжээ. Ламдаржаа 1749-оос 1753 он хүртэл 4 жил хаан ширэнд засагласан. Улаанбаяр хатны нэг сонирхолтой нь одоо энэ Монголын түүхийн 5 бат дотор албан ёсны түүхэнд бичигдсэн хатад их цөөхөн байдаг. Илүү бусад одоо гадаад дотоодын их сурвалж эсвэл түүх домогт үлдсэн байдаг болохоос албан ёсны түүхэнд орсон их цөөхөн. Мандгаз заан энэ Монгол түүхийн 3 дугаар баттад орсон бол 4 дугаар баттад энэ 100 гаруй улсын Галдан цэрэн хаан дотоодын хямрал гэсэн хэсэгт нь Улаанбаяр хатан дүүгийнхаа төрийн эрхт оролцож байгаад гүтгэлгээр цаазлагдсан гэдгээр албан ёсны түүхэнд орж чадсанараа үнэхээр ухаантай хүчрхэг хатан байсны нэг жишээ юм уу гэж миний хувьд боддгийг. За ингээд ер нь Галдан цэрэн хаан Улаанбаяр хатны талаар ойрдын түүхээр мэргэсэн нэгэн эрдэмтэнтэй уулзч бүгдээрээ ярилцъя. Монголын түүхэн хүмүүс. Шүүдэр цэцэг блог. За шүүдэр цэцэг блогийн 2 дахь дугаар хэний тухай вэ гэдэг нь бол хүмүүс их сонирхоод байгаа. Нэг их яригдж байгаагүй 100 гарын Улаанбаяр хатан гэдэг тэр хатны тухай нэг дугаар явах гээд байгаа. За тэгээд шүүдэр цэцэг блогийн хувцсыг хариуцж байгаа шиг салган дээр салангууд ирээ дахиад ирлээ. Энэ ямар гоё юм бэ? Энэ Versace байгаа. Тэгээд хар сэлк гэн. Надад бол энэ ханцуун л бүр гоё харагдаад байна. Шифоноо Versace-ийн материал. Энэ юм алчуур энэ гэдэг шүү дээ. Тийм. Энийг өмсчих. Өөр юу вэ? Өөр тань хатны тухай юм бол юм умалтай юм хар дээл болсон юм. Энэ бас зэрлэг юм тийм. Хатны тухай ч. Тэ гоё юм. За өөр гоё дээл байна уу? Өөр чинь за им улаан хамбон хийдэг. Тэгээд Энэ одоо нөгөө шифонтой хамт тий. Надаас нэг наач нэг хоргон хамт гэж ярьдаг. тийм би энэ Шангрилагаас бэлгэнд авч ирсэн. Тийм тансаг харагддаг. Монгол хаттын нөгөө булшнаас алдсан хувцсанаар тоогсон чимэглэл эсвэл юм олон өрөө өнгөх зөнхөлдөг зараач нар яриад байдаг. Манай ана хатны хувцс бас мандхад цэцний нэг нөгөө ардын тэмцэл дээр нэг юудэн те олон өрөнд дэлгэдэг шүү. Яг тийм хатны өнгөтэй л харагдаад байна. Тийм. За би одоо тэгэл нэгийг сонгондоо. Versace-гаар бүр яг ингэж юу Энэ тарган дээл юм шүү. нэр нь ингэж хийсэн. Энэ бас гоё юу? Бас их сонирхолтой пластик руу харагддаг. Тэгээд өмсгөд хөнгөн нэмгээ ерөөсөн ямар ч хүндээ За тэр. солонгоо аль нь гоё гэж бодож байна. Нөгөө хатгамжтай дээл бас Умалтай дээл нь хатны тань. аяа гоё. Энэ арай зуны гоёлд орох баг. За тэгё тэгээ. Энэ өмсөж байгаа энэ ууж бол бас айгүй тийм эртний хэв одоо өнгийн товч мовчтэй энэ өнгө нь бас их тийм шашны нөгөө одоо эд хөлбөрийн зүйлээс Яа санаа нөгөө авчихсан. хатны улаан өрн гэдэг чинь. Монголын түүхэн хүмүүс. Шүүдэр цэцэг блог. За шүүдэр цэцэг блог зочноор ирсэнд баярлалаа. Энэ манай блогийн нөгөө Монголын түүхэн хүмүүс цувралын 2 дахь дугаар байхгүй юу? Тэгээд түрүүхэн одоо би ойрдын түүхэнд тодорсон нэг гайхамшигт эмэгтэй Улаанбаяр хатны тухай бас Улаанбаяр хатны эцэг ойрдын сүүлчийн хүчрхэг хаан Галдан цэрэн гэдэг тухай товчгоо ярьсан. Тэгээд жинхэнэ ойрдын түүхээр мэрэгсэн ойрдын түүх судлаач доктор Нас Ухбаатарынхаа орж авчирсан. Тэгээд бид хоёр ч бүр Anu хотын жүжигний үеэр танилцсан тий. Тэгэхээр ч мөр 10 жил. Тэгээд би чи уран бүтээл яг тухайн үедээ ойрдын түүхээр явж исэн болохоор ингэ хамгийн түрүү доктор Сүхбаатарыг танилцсан. Тэгээд өнөөдөр яагаад Сүхбаатар докторыг авчирваа гэвэл ер нь Галдан цэрэн хаан гэдэг чинь хин ойрдын түүхэнд
одоо Манжин эсрэг Монголын тэмцлийн түүхэнд ямар үүрэгтэй хүн байсан юм. Тэр хүн өөрөө тийм том учраас охин нь бас түүхэнд ингэж сонирхолтойгоор үлдчихжээ гэдэг тэр өнцгөөс нь ярьж өгөөч гэж урьсан юм аа. Тэгэд ер нь Галдан цэрэн хааны тухай нэг гоё ярьж өгөөч. За Галдан цэрэн хаан бол одоо зүүн гар хаант улсын одоо зохион байгуулалтанд орсноос хойш 3 дахь хаан. Галдан Мошигт, Цэвэ Харавдан, Галдан цэрэн гэдэг. Цэвэ Харавдангийн том хүү. Галдан цэрэн бол хошуу татнаас төрсэн. Хошуу жогнонгийн гон Харавдан хатнаас төрсэн. Оо за. Ану хатантай ээжийн талаас угсаад. Тийм. Угсаа нэг юм биш үү? Зүүн гарын төрд бас хошуудаас хатан авах. Ер нь хошуу таант улс, зүүн гар улс, торгууд улс чинь холбоотолсон системтэй байна л да. Бид нарыг тус тусад нь хараад ижсэн болохгүй. Тэрний нэг тод илэрлэл нь бол тэр худуургийн холбоо байхгүй. Тэгэд юу юм биш та хатыг авдаг гэсэн ингээл баг алтан ургийнхаа хонгородоос авдаг ч. Оо ялгаагүй. Тэр бас тийм юм байна. Ингээд зүгээр ажиглагч байгаа тэр. За Галдан бол яг торгуу татны хөвгт. Гэхдээ энэ системийг чинь Японы эрдэмтэд хараад биш энэ юмагаас бол торгуу татны биш хошуудаас тэр гүйж хааны охины хөгч шүү гэсэн бас тийм хэлээд идэг шүү. Тэр юмагаас хатан бас хошууд гэж зүгээр тийм юм судлаач бас хэлсэн байдаг. Гэхдээ яг түүхийн баримтаар бол сурвалжид бол яг торгуу татных. Цэвэ Харавдан Галдан цэрэн бол хошуу татнаас төрсэн хөвгт. Тэгээд хошуу татнаас төрсэн Галдан цэрнийг бол хаан ширээнд алуун шисаа залга өмжилж байгаа. Тэхийн тулд энд нэг амар юм болж байгаа шүү. Галдан цэрнийг хаан ширээнд суух үед бас тэмцэл өрнөжсэн. Тэмцэл өрнөжсэн. Тэр өрнөж байгаа тэмцэл бол нөгөө одоо хошууд Аюу хааны охин Сэтэрж аваас төрсэн торгууд ноёдууд одоо торгуудуудыг бол одоо тэр лувсан шунуу баатар гэдэг. Тэрний дүү их барна, баг барна. Тэгээд тэд нар чинь маш тийм том тэмцэл явсан л та. За бас тийм тэмцэл дундаас хамаарсан юм. Ер нь гал Цэвэ Харавдан хааныг бол Сэтэрж одоо торгуудууд Сэтэрж хатна хорлсон гэдэг ял оноогоод Галдан цэрэн бол хаан ширээ одоо эрхэнд гарахын өмнө бол Сэтэрж хатныг за лувсан суныг бол хөөгөө явуулсан. Айлмаг ижил морилоо. Тэрний дүү баг барна, их барна бүгдийг хороож байгаа шүү. Тийм том тэмцлийн дунд Галдан цэрэн одоо хаан ширээ сууж байгаа. Энэ одоо сэнг хон тааж болсон үедээ бас төстэй шүү дээ. Ер нь төстэй. Сэнгийг хон тааж болоход ч бас нөгөө хэрэгс борууд хатан. Оо тийм. Тэ дар балжийг бас цаазалсан, хүүхдүүдийн цаазалсан, нөгөөдөл нь бас сэнгийг өөрийн сүлд нь одоо хорлсон гэл тэ зөндөө асуудал. Тэнд чинь маш том юм нөгөө холбоотолсон хэмжээнд тэр хөхнүүр төвдийн өндөрлөгт байгаа одоо ойр дуттай зүүн гарын ойр дут маш холбоотой байх нөхцөл бол тэр худуургийн систем байна л да. Одоо жишээ Галдан Мошигтын том охин бол юунд хошуудад бэрээр очиж байгаа шүү дээ. Хоёр дахь охин бол жүнчгээ тий. Тэгэхээр эн чинь маш ийм ургийн том холбоо яваад байгаа. Тэгээд ийм учраас Ану хатан ч гэсэн Галдангийн хатан ингээд ярих үед энэ хошууд хаттуудын байр суурь зүүн гарын хааны ордонд маш өндөр байна. Тийм байна. За Галдан цэрэн хааны хувийн амьдралын талаар энэ яг Монголын түүхэнд бол Галдан цэрэн товчхон гарал өнгөрч байна л да. Яг тэр ойртын нөгөө төр самуурахын өмнөх үеэл гарч байна. Сайн тал нь нөгөө Далаагуучин зүүн гарын ойртын түүхийг их сайхан бичсэн учраас Улаанбаяр охиныхын тухай тэгээд нэг 3 охинтой байсан гэсэн нэг тийм сурвалж байна. Тэгээ харин ч хөвгүүдийнх нь нэр их тодорхой байдаг юм байна. Нөгөө том хүү лам дарж авал дараа нэлээд манараа өсгсөн шүү дээ. Тэгээд нөгөө хаан болсон нөгөө Балчир хаан Цэвэнд орж намжил Цэвэнд аш. Тэгээд ерөөсөө тэр ууган охин ингээл иймэрхүү л баримт байгаа юм. Тэгээ хаттайхын тухай тэгээд тэр яагаад заавал Цэвэнд орж намжлыг хаан болгох ч юм. Тэр хувийн амьдралын тухай жоохон ярьж өгөөч. За ингээд манж сурвалжуудыг хараад байхад бол Галдан цэрэнд эхлээд охтууд байсан шиг байна. Одоо тэр Улаанбаяр ч юм уу. Төрүүлж охтууд төрсөн баг. Тэгээ хөвгүүд төрөөгүй. Тэгээд хөвгүүдийн ахмад нь бол ламдаржаа тий. Ламдаржаа төрсөн. Ламдаржааг сурвалжид бол харь гаралтай зарц эмхтэйгээс төрсөн мөрсөн гэдэг. Татвар төрсөн юм шиг байна тий. Тэгж илдэг. Яг манж сурвалжаар бол энэ тодорхой гараад байгаа.
За. Энэ юуг бол нөгөө Ботуулаг Галдан цэрэнгийн их ч юм уу дүү Ботуулаг бол үйзэн хошуучт хойдын үйзэн хошуучт өгсөн. Зэвардсан. Тэгэд Ботуулаг бол тэр эцгийн гэр төрхөндөө нэг удаа айлчлан ирсэн байна. За. Тэгээ айлчлан ирэхдээ бол тэр үйзэн хошуучийн зайсан Үгзэм гэдэг хүний хүү Гандаш гэдэг хүний эхнэр дагуулж ирсэн баг. За. Тэгээ Үгзмийн хүү Гандашийн эхнэр Ботуулаг хатанд бараа болж ирсэн. Тэрийг Галдан цэрэг хараад одоо сайн сэтгэл алдраад тэгвэл юу юм бэ шүү дээ. Нөгөө нагц ихчийнхаа дагуул бүсгүй. Дагуул үсгийг одоо хоргоосон байна. Тэгэд маньсруулж тодорхой би энэ. Тэгээд тэрийг хоргоогоод тэгээ 3 жил болгоод дундаас нь нэг хүү төрсөн ламдаржаа. Тэгээд хүүгээ авчилдээд тэр Гандашт юугаа өгсөн. Их цагааж өгсөн. Өгтөө бүр 5 нөрхтөө 500 хонтой нэг азар гадуу дагуулдуулаад чи битгий муу юм бодоо. Одоо юм бол бит хоёрын дундаас бид ингээд наалдаад гүйд өрсөн ингээд. Бас сонирхолтой юм байна тийм. Хүний эхнэртэй одоо хайрын холбоо. Хайрын холбоо тэр бас хүний амьдрал тэн чинь бас сонирхолтой. Бас амьдрал явж байгаа шүү дээ. Бид бол ингээд энэ хүү төрсөн юм байна тийм. Тийм ламдаж төрсөн. Тэгэхэд сүүлд сорулж чичигт болохоор тэрийн жоохон залруулаад зүгээр харц эмхтэй нөгөө хатуур энтер гэдэг ичсэн байж шүү дээ. Язгуургүй л бол тэгэл ингээд явчихжээ. Тэгээд хамгийн гол нь ясалж аваагүй. Ер нь Монголын төвхөнд ёсолж авна гэдэг чинь айгуу чухал юм биш үү? Тийм. Ёссон хатан гэдэг чинь тийм байна. Ер нь одоо төрийн бодлого шүү дээ. Тийм байна. Төрийн бодлогын нэг хэсэг. Чингис хааны ч гэсэн ерөөсөө бүртээгээс босд хатны хүмүүсийг түүхэнд тэмдэглэдэг ч өнгөрцөн байдаг шүү дээ. Тийм. Төрийн анхны их хатан ёсолж авсан. Эсвэл ёсолж авсан чухал юм байна. Энэ чинь маш чухал. Тэгвэл Цэвэнд орж намжлын ээж Эсийн хатан бол угсаа гарвалтай дээрэс нь яг буулгаж авсан хатан байсан юм. Хууль ёсны хатнаас төрсөн учраас сүүлд бол Галдан цэрэн хаан чинь нас барахтаа өвчнөр нас барсан л да. Цэцэг өвчнөр. Харин тийм. Яг зүгээр зарим мань сурвалжд бол дандаа муу хилдэг юм чинь нэг босгол хүмүүсийн янз янзын үгэнд бол юмар хилдэг л да архинаас болж хүмүүхүү гэл. Тийм биш. Тэр үед зүүн гарт маш цэцэг өвчин маш хүчтэй дэлгэрсэн. Тэгээд цэцэг өвчнөөс зүхтаалгаад яах уугурт нэг хэсэг байлгаад эрчс уруудуулаад нэг хэсэг байлгасан шиг байна. Тэгээд одоо цэцэг өвчин дарагдлаа гэд ирсэн чинь өвчин тусаа тэгээд нас орсон гэж үзээд. Тэгээд ер нь цэцэг өвчин бол ойрдуудын хувьд бол маш амар өвчин л та. Ер нь нүүдэлчтэй. Уу идэгдэжсэн юм шиг байна тийм. Тэр бол одоо ер нь энэ суурин газрын өвчин. Одоо байдаг, дөөр байж идэг өвчин. Тэр нүүдэлч тусгаараа 10 хүнээс 9 нөхөн. Суурин газар дэгдчихлээ. Одоо хятад гэдэг газар. Тэгэхэд 10 хүнээс нэг нь өвтэй гарахтаа тэр суурин газрын нэг юм өвчин байгаа даа юм л та. Миний бас нэг сонирхоод байгаа юм энэ Галдан цэрэнгийн үеийн орд өргөө гэдэг штеп. Тэгээ ийлийн тэнд байсан гэж энэ далаагаан ном дээр бичиж. Тэгээ одоогийн тэр орд 100 гарын хааны орд өргөө хаан төвлөрчсэн. Одоогийн хятадд байна уу Казахстанд байна? Одоо яг хятадын утгатай байна. Аимшигт 37-ны үед өрнөх үнэнч хайрын түүх хагцшгүй арман. 100 гарын өргөөнүүд одоо орд гэж хэлэхгүй. Өргөө ягаад гэвэл мандахад цаатны цаазад өргөө гэж нэрлэгээ хэлсэн байгаа шүү дээ. Түүнээс хойш бүх юмуд өргөөд очсон бич, өргөөс ирсэн бич гэж нэрлэж байгаа. Тэр бол тэнтэй холбоотой юм шүү. Өргөө бол нүүж явж байна. Оросын хоёр том элчийн тэмдэглэл байна л да. Нэг нь Унковскийн тэмдэглэл гэж. Тэр өөрөө жил баг шахам 100 гарын нутагт байсан. Тэгээд Унковский бол Галдан цэрэнгийн үед очсон. Тэгээд харахад бол хааны өрг дагаал нүгэд. Хааны өргөө ер нь л нүүдлийн шин чанартай нэг газар удаан байхгүй ингээл нүгэд байна. Өгрөмөмд тэр тэмдэглэж гисэн бас ийм тэмдэглэл байна. Суурин биш. Суурин биш. Тийм. Зүгээр шашны том төвүүд байна л да. Тэр гулзын сүм гэж байна, хайнгийн сүм гэж байна. За тэгээд тэр бас хожгор гэж нэг том хот байна. Одоо манжийн түүхэнд бүр хожгорын тухай сонирхоод асуучхад Галдан башхтын ордон бол харин нөгөө эцэг Эрдэнэ Ноторхон таажаас өвлж авсан нөгөө ховг сарын ордон харин суурин их гоё ордон байсан гэдэг шүү дээ тийм. Цагаан хот гэж нэрлэдэг л дээ. Галдан юуны Баатар хүн тааж үеэс ирсэн Оросын элчрийн тэмдэглэл бол байгаа. Одоо ч гэсэн би очиж үзчихсэн. Туур байгаа гэдэг байна шүү дээ. Туур байна. Тэгээ Галдангийн үед тэр байхгүй болсон сүрээд алга болсон юм шиг байгаа шүү дээ. Галдан бол ер нь бас л нүүдлийн байл дээр ороод л тэгэл өөрийнхөө улс төрийн байдлаас болоод ордонгоо хөрсөн үү? Цагаан
хот Баатар хүнтэйчийн орд нь нэлийн хожиг хүртэл байсан баха. Гэтэ орхичоод өөрөө нөгөө нүүдлэл яваад. Гэхдээ Баатар хүнтэйч гэсэн тэр ордонтой байх нь Айгу ховор байсан. тий ер нь тэр бол одоо ч гэсэн нүүдэлчтэй үе тийм ордонгууд чинь юм агуулгах зорилготой байгаа юм л та. Түүнээс биш ер нь Нөгөө байнгын байлддаг, толддог болохоор тэндээ суугаад ивэл нөгөө дайсныхаа бай болох нь бас амар байсан юм шиг байгаа. магад тийм. Гэхдээ тэр чинь хотууд чинь маш тийм хаанаас ирэхэд харуулстаа усаар хамгаалагдсан, говьар хамгаалагдсан. Тэр байгалийн хамгаалтыг маш их ашиглаж байгаа шүү дээ. Одоо энэ судлаачд юу гэж үздэг юм. Тэгээд тэр цагаан хот гэдэг нь яг хизээ хүртэл яг байсан бэ. Галдан бол яг өөрөө нөгөө халах руу байн орж ирээл гараал нөгөө засагт ханаар тэгэл сүлд нь тулаан игэл. Тэгээд тэр цэвэн арвдан орын эзэлсэн гэхийг бодоход тэр одоо өргөө хот нь бол байсан юм шиг байгаа тий. Галдан ингээд орхиод халах руу тулдаад явж хахад тэр одоо ямар баримт байдаг вэ? Тий тэр яг Орос элч нарын нэмгэлд бол Баатар хүнтэйч үед тэр хог сэрийн өргөө нэрэн гараад байгаа. Тэгээд дараагийн элч нарын тэмдэглэлд бол тэр юу байхгүй. Тэр хот байшингийн тухай ярихгүй. Өргөө нүгэд байсан тухай. Дагж нүгэд байсан тухай. Тэр суурин хотоо орхисон байна. Суурин хотыг ер нь тэгж ашиглахгүй. Нэвдэлчдیں۔ Сүүлч одоо нэг их хүрээч гэсэн одоо 20 хэд удаа нүлээ гэдэгтэй. Ялгаагүй. Энэ бол яагаад гэвэл тэр хотыг дагаад бидний хамгийн гол унаа хэрэгсэл байна л да. Морь мал гэдэг чинь байнга одоо өрсөлдөж идэж явах хэрэгтэй. Тэгэхээр чинь одоо байшин одоо өнөөдрөөс сэтгэхэд байна л та. Баахан бодолтой өснөс уцаар тавьчихаар бодоод байна шүү дээ. Хуучин бол тийм систем байхгүй. Бэлчээргүүдэд идэг. Бэлчээргүүд нь тийм учраас ерөөсөө нэр хар хоромч гэсэн ер нь эхэлж нэг хэсэг гоё хот болж байгаа л орхигдсон байдаг тий. Жишээлбэл одоо нөгөө Мандхай цэцэн хатан дээр зүгээр уран сайхан учраас л тэр Батмөнх Мандхай хоёр ингээл хар хоринг хараал төмөн амгаланд хар шиг шинжилнэ гэдэг болохоос жинхэнэ түүх уншаад үзэхээр ордост л байсан юм байл шүү дээ. Тийм. Эрдэнэ юг хар хормыг орхигдсон тий. Тий. Даян хааны үеэс эхлээд ер нь хааны урд өргөө говийн хүртэл гарч байгаа юм л та. Ордос руу өрөөд ирсэн. Тий. Яг хөө бид бол цахар гэж үзээд байгаа. Цахрын хотуудаар бол. Энэ өргөө хот өргөөний ашиглалтын асуудал тэр Монголд тухайн үед ирж исэн уран бүрхрийн тэмдэглэл дотор байгаа юм л та. Мөнх хааны өргөөч гэсэн юугаа явж байгаа байхгүй. Уул нь хар хорын цэцгэлсэн үү шүү дээ. Одоогийн ойлголтоор бол нэг юу орчмаас одоо хөвсгөл орчмаас хар хорон зэн юуж байгаа байхгүй тэр. Тэгэхээр шар ордыг ер нь одоо манайх л тэр нүүдлийн тийм том ордуудыг яаж босгодог тэрийг бол манай судлаачид бас судлаад ямар аргаар хурдан барьдаг, яаж нүүлгдэг тэрийг бас тэр олон хүнийг багтсан тийм өргөөнүүд яаж барьдаг бас компьютерд юуны аргаар судлаад гаргаал байгаа юм л да. Тэгээд тэрийг бол бид нэр хөрсөн дээр ойлгож. За Галдан цэрэн хааныхаа нөгөө сэдв рүү оръё. Тэгэхээр тэр Илийн орчимд одоогийн Шинжаан уу тий? Илийн орчимд нүүдэл судалсан тийм байдалтайгаар нөгөө хаан тулснаа оршиж тийм үү? Энэ Галдан цэрэнгийн үеийн тухай хэр их баримт байна юу? Ер нь одоо сүүлийн үед манж сурвалжууд маш хангалттай байна. За яг төрийн албан баримт гэхээр бид нөгөө зүүн гарын газрыг төвчтгөн тогтоосон бодлогын бичиг гээд 172 дэвтэр. Тэр бол яг төрийн бодлогын өдөр тутмын тэмдэглэл одоо өдөр тутмын бодлогоор оруулсан байна л да. Түүнээс гадна энэ үед одоо зүүн гараас манжид зугтж очсон, олзлогдсон бүх хүмүүсийн өчиг мэдүүлэг захидлууд байна. За дээр нь дахиад одоо манжаас зүүн гарт очсон элч нарын айлтгал бичгээд энэ хэл чухал бичүүд юм л да. Яг өдөр тутмын яг тэнтэй уулзлаа, инглээ гэд. Тэр айлтгал бичдэг харахад бол одоо цэв арууд нь ямар хуу насны, ямар хуу царайтай, ямар өвчтөө, тий? Галдан цэрэн тэр зэрэг одоо ааш араншинтай нэг өдөр уулзаад ямар байна, маргааш ямар бүгд харагдаж байна л да. Ер нь бол зөвөр галдан цэрнийг бол маш тийм залхаа, маш их толгой ажиллагаатай хүн гэж ойлгож байна. Маш гүмг ухаантай. Цэрэг толгойтой. Цэрэг толгойтой. Цэв арууд бас ялгаагүй. Цэв арууд нэг өдөр бодлогоо толгох чам малгаас нь зөөллөөд хастаас инээгээд галдан бошхтыг л араар нь тавьсан юм шүү дээ. Юу ч болоогүй юм шиг болоод тэр юу яасан цэв арвдангийн түүхтэр ч гэсэн бид нараас дахин харах юмуд их байна. Одоо яг тэгвэл энэ тодорхойлолтын сурвалжууд бүгд ил гаргаад тэр зөөр ил гаргаад тавихаас гадна тэр нөгөө мэдээллийг гаргаж авчих штеп. Сурвалжаас сурвалж судалж дотор болсон хэрэг явдлын тухай мэдээллийг авах тэр арга зүгээр аваад ингээд ойцгээд бол 1689 онд чинь цэв арвдан одоо урвж байгаа. Галдангаас. Нэгсний? Байлтахаас нэлээд өмнө. Манчтай байлтахаас нэлээд өмнө шүү дээ тий.
эхлээд нөгөө 88 онд халах цөмрөлт хийгээд олгоо нуурын тулдаан гिचгээд галдан мошигт буцаад хоошоо татсан. Тэр хооронд цэв ороод уурвал гаргаж байгаа юм л да. Уул нь артлаа харж үлдээгээд Тэгсэн. аягүй сайхан ахта бараг хадаг ороод ирсэн байгаа штэ. Эсэн таашаас хойш нэгдээгүй. Энэ дөрвөн ойрдыг нэгэн гард зангидж бухаар хэрэгэс хасаг Самарканд гэргшээлдээ оруулсан хаан авах танд би хүчөө өргөхөөр ирлээ. Тэгээд тэр чинь 7 хүнтэй гарч зуглаа гэж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь галдан ирчээд их цэргийн хүчээр хойноос нь очсон юм байна. За. Алтаа даваад очсон. Тэгээд тэр үржин зав тэргүүтэй том зайсангууд хоорондоо ярилцж байгаад эвсвэлсээ байна. Эвсвэлсээ хооронд нь. За. Тэгээд галдан цэрэг аваад буцаад алтаагаа даваад тисийн голд өргөөндөө буугсан мэдээ байна. За. Тэгэхээр Цэваравдан галдан бошгот хоёрын хооронд дахиад тохиролцоо явагдсан. Цэвэн арвдан бол эндээс Уулзсан тэд нэр. байсгаал аав ахыгаа баг хуурчаад штэ тий. Ерөөсө буцаал ахта даагаар Тэгээд тохиролцсон байна тэд нэр. Хоорондоо тохиролцоод галдан нь бол магадгүй одоо энэ алтаа нуруунаас ийшээ эзэмшилтэй байгаад. Тэгээд төдий удалгүй 89 оны 1689 дуусаад 90 оны цагаан сарын дараа түн 6,000 зэрэг 16,000 зэрэгээ дагуулаад халах руу өвчиж байгаа юм л да. Сэлэнгэд очиод гинтэн дайчмаач нэг идэл өвчиж байгаа байхгүй. Тэгэхээр галдан бошигт Цэваравдан хоёрын хооронд бас тохиролцоо байгаа юм шүү. Түүнээс биш учиргүй одоо жишээ галдан одоо жишээ нь манжтай дайн хийгээ буцаад ирэх хооронд Цэваравдан хэрвээ тийм иш хонцонтой байсан бол галдныг цохол зогч штэ. Цохихгүй тэнд байлгаад штэ. Тэнд бол тохиролцоонууд яваад. бол ар талын л ер нь тохиролцоо явуулсан. 90 гаргалс дотроо 2 багцсан гэсэн. Алтаагаас нааш нэг цаашаа нэг. Ерөнхийдөө харин тийм дотор юм болсон болсон. шүү дээ. Галдан бошигтод харьяанд байсан маш олон овг аймагуд Цэваравд нэг дагаа битсэн. Наашаа дан хийж байгаа. Тэр л жаахан харамсалтай зүйл. Тэр хүч сулрахад нөлөөсөн. Түүнээс биш галдан одоо халах бол одоо манжтай байлдах хэмжээний бас нэг хүчийг алтаа нааталт авчихсан байсан. Гэтэл сарнцсан байна тий. Тэгээд тэр нь тийм учраас галдангийн хувьд бол хүнд байдалд орсон юм л да. Тэгэхээр одоо тэр ав залтай тэр улс төрчийн хувьд маневр сайтай чанар нь хүүднээс одоо бишсэн ба штэ тий галдан цэрэнг тэр ямар тийм жишээнүүд байдаг вэ? Галдан цэрэнгийн тэр нэлээд ов залтай тэгээд одоо арга ухаан сайтай л хүн байж л тий улс төрчийн хувьд Цэваравдны тухай тэмдэглэл Цэваравд нэлээд шар царайтай хүн байсан байна. за Илчтэй уурлан нэр нь улаан болоод л ингээл. Илчийн манж илч нэмдэл тодорхой байна л да. Галдан цэрэн бол тэр ааваас илүү гэж манжид хоорондоо ярьж байна. бүр ингээд царайны хувирлаа урт нуудаг байх нь шүү тий. Ааваас илүү маш сэрэг ухаантай. Тэгээд тэрний нэг жишээ нь бол галдан цэрэнгийн үед манжид зарсан элчнэр байна л да. Тэр алдарт элч халиу гэж элч байна. Тийм тэр нь бол Улаанбаяр нь явуулсан элч юм шиг. Улаанбаярын үед бас элч явуулсан. Тэр халиу гэдэг чинь тэгвэл байнга явдаг байсан юм байна. Тэр хит хитнүүд явуулсан. Галдан цэрэн хааныг өнгөрснөөс хойш Бээжинд цэвэнд орж амжилт хаан болов гэж мэдэгдэх гэж атсан гэж. Тэгэхээр тэр бол ер нь дипломат байсан байх. Дипломат. Тэр Чанамха халиу нарыг ирэхээр за хожим ирж байгаа тэр тэлэ гэж бас нэгэлж байгаа. Эднэр ирэхээр ч манжууд өрөөсөө маш том зохион байгуулалтанд ороод л тэр өмнөөс нь уулзах сайдуудыг бол өөр газар байхад дуудаад л энэ халахаас ипүүц хэрнийг дуудаж авчираад л ингээд том уулзлууд хийгээд байгаа юм л да. Тэгээд бүр одоо манжийн тэр нарийн тэмдэглүүдийг үүсгэх юм бол Чанамха эднэрийг ямар хаалгаар авчираад хааны ордонд аль хаалгаас нь оруулах уу, хэдвэр инээ зогсоох уу гэд. Хожим яг хуу тэр даваач ламдаржагийн зарсан элчнэрийг тэр нэлээд олон камерын адаг зогсоож байгаа. Тэр Чанамхын бүр цээжин зогсоогоо. Хандлага их өөр. Хандлага өөр. Тэр тэгэл энийгээр нь дамжуулаад галдан цэрэнгийн тэр гадаад бодлого маш гүн нарийн угсраа. Дипломатаач бэлтгэсэн байдаг гэж тэр худалдааны харилцаа их нээж ин л да олон газрын худалдаа хийхээр тэр худалдаа яаж хийх вэ? Тэгээ тэр манжтай бас өөрийнхөө хэл хязгаарыг тохирч чадсан юм бил шүү дээ тий. Гэтэл уул нь манж чинь Монголын сүүлчийн гал голомтыг уул нь эзлээд авчи идчихэ гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл чи яагаад галдан цэрэнтэй аргагүй ирэхэд хилцээрээ ширээнд суух болов? Тэрийг одоо та юу гэж бодож байна? Ер нь манжууд бол 1616-7 оноос ихтэй маш хэмжээнд одоо төвдгийг ойрлол эзэсний дараагаар энэ бархуйл болон алтаа гэдэг ховдод их хэмжээнд цэрэг суулгаад. Энэ цэргийн зардал маш их байсан. Энэ
зөвхөн хоёр газар суухаас гадна энэ лөө очиж байгаа хүнс тэгээ зам зуурын цэргүүд гээд. Тэгээд энэ 16 явж байгаа за 24 оноос маш идэвхжээд 32 хүртэл 8 жил яг дайны байдалтай. Тэр цэрэг болгоно өөрөө үүрэгтэй. Одоо орох үүрэгтэй. Орж нэг байлдах үүрэгтэй. Хамгаалах үүрэгтэй. Энэ 8 жил тижсэн цэрэг бол орох үүрэгтэй байсан байхгүй. Одоо зүүн гарлаа довтлох үүрэгтэй. Довтлох үүрэгтэй цэрэг гэдэг чинь тэр адуу мал тэр нэг зэрэгт хэдэн мөр явах вэ тийм. Маш их бэлтгэл дайны зардал гараад сүүлд нь тэр 1732 оны тэр 31 оны тэр хотон мурганы дайнд ялагдсан. Тэрнээс үүдээд манжин бодлого өөрчлөгдсөн байна. Хамаагүй их зүүн гартаа байлцчихлаас нэг хэсэгтээ эвсчий гэж бодсон юм байна тий. Ерөн хил тогтооё. Тэр их цэргүүдийг татъя. Тэгээ тэр цэргүүд нь их найдваргүй цэргүүд байсан. Тэрнээс болж маш олон эзлэгдсэн аймагуудаар Оросоос явуулсан цэргүүд нэр. Одоо жишээ нь Цэцэн хаанаас 3,000 цэрэг татаад Эрдэнэ зуу дээр суулгаж илэн л дээ. Галдан цэрэг монголчууд бас хоорондоо эвсчиж байна. Ерөөсөө манжууд Монголын хүчээр Монголыг зогсож байгаа шүү дээ. Тэгээд Эрдэнэ зуу руу хөрхий тэнд хамгаалтанд очсон Цэцэн хааны одоо зүүн талд халахын зүүн талын 3,000 цэргээс 1,800 цуцчих байхгүй буцаа. Тэгээд галдан цэрэг ялцсан юм биш эхэлж эхний 31 онд ялсан. Эхнийх Эхнийх нь ялсан. Хоёрт нь тэр 1732 оны баг цэрэн дундуур ахлуулсан. Их цэрэн дундуур хүү дор дамб хоёр ахалсан том цэрэг байна л да. Энэ цэрэг яаж орж ирсэнгүй бол манайхан бүр ойлгоод байгаа. Энэ үед энэ Улясцаа цагаан зүйлийн орчимд бол манжууд хоёр түмэн цэрэг суулгацсан. Бэгэрт говаалтан бэгэр шүү дээ. Бэгэрт цэрэг суулгацсан. Түүн гол цэрэг суулгацсан. Ийм холбоотой маш баг 4 түмэн цэрэг суулгацсан байхад цэм нуны цэрэг баг цэрний нэг цэрэг хангаан хойт талаар марж ирээд Эрдэнэ зурлуу нийлээд гарсан байхгүй. Тэгээд яагаад тэр цэргүүттэй цагаан сүүл эднэрт байлдахгүй ирж байгаа юм бэл энэ үед биш нөгөө төвд ойрдууд зүүн гарын хаант бас шашны хувьд маш юутай. Одоо бүгдийн шашны гүн орчихсон болсон шүү дээ. Худагдгүй болсон. Хуулгаан байхгүй. Шашны өдөрзөгч багш байхгүй. Тэгээд лидер бол болсон. Лидер 1732 оны тэр Эрдэнэ зүг довтлсон довтлох юм бол ерөөсөө халахын 2 дугаар богдыг л бариад авчихсан надад байсан. Тэгсэн чинь аль хэдийн манжууд тэрийг мэдээд халахын 2 дугаар богдыг долноор нөр өлгцсэн. Тэгээ байхгүй болохоор нь тэр шивэжрэг утгтыг л явцсан шүү дээ. Тэр нь нөгөө халахын алдарч анжин Ипүү цэргийн хүүхэд байсан. Тэгээ сүүлд буцааж өгсөн. Ноёдын хүүхдийг л хотогт тойлгоно. Ер нь тийм шүү дээ. Ер нь одоо ер нь хотогт тойлгоон тэр нэг асар зардалтай л ажиллахгүй юу нэ тэр мөнгөөр авчиж. Хоёрдугаарт энэ чинь засаглал шүү дээ. Засаглал. Тийм учраас түүшээ тодруулах уу? Тийм түүшээ та жахан дурж дүүн шашны тэргүүн нөгөө юуны тэргүүн. Тэр шашин төрөйг ингээд хуваагаал авчиж. Оо тэр энэ Европч байдаг шүү дээ. Нөгөө өмчөө олдохгүй бол хамгийн сүүлд нь өөр хоорондоо суулаа гэдэг шиг. Тэгэхээр энэ юу юм бэ те? Одоо яг өөрөж ярианаас харахад галдан цэрэн хаан бол өөрөө эцгээс авсан тийм арга ухаан сайтай сэрэг толгойтой бас дипломат тоглолтыг сайн яадаг хүн байж. Тэр нь ч одоо энэ охиноо үдийн хэмжээний тийм улс төрийн ухаантай болгож хүмүүжүүлэхэд ер нь баг өөрөө бэлтцсэн болов. Энэ зүүн гарын хатд энэ ойрдын хатд бол нэг онцлогтой л доо. Төрийн хэрэгтийг оролцдог. Оролцуулдаг байж тийм. Оролцуулдаг. Төрийн одоо ч гэсэн энэ Монголын ойрдууд халин байлмчийг сони ёстой шүү дээ. Одоо өмчийн асуудал ер нь хүний эрх мэдлэл дандаа өмчтэй холбоотой зүйл. За тийм ээ тийм засаглал бол ерөөсөө өмчтөн дээр тулж шүү дээ. Тэгээд одоо охиндоо хөргөндөө өмч өгөхгүй охиндоо өгч шүү дээ. Би охиндоо гардуулж байгаа. За тэгнэлтэй өөрөө. Нөгөө хүүгийн тал өмч өгөхдөө хүүдээ биш охиндоо өгч байгаа. Бэрдээ өгдөг. Тэгэхээр хоёр талынхаа хөрөнгийг эмэгтэй нэг мэдлэг өгнө. Барьдаг юм шүү дээ. Тэр эрэгтэй энэ ойрдын түүхэн их зовлон талдаа эн чинь ойрд Монголыг одоо өөр Монгол халах Монголтой харьцуулах бас орчин хэцүү. Яг л ойрдууд тэр өстой 10 зүгттэй зайсантай байна. Тэр Оростой, Хасагтай, Буруудтай, Изэд авсан уугрууд байнга бослог гарын ямар сандаа ойрдны үгээ штэ. Хотонгийн тэр 7 хонохгүй уугрууд нэг дандаа бослог гарч идэг. Энэ галдан цэрэнгийн үе ч гэсэн энэ тал талаас аюул дунд байсан юм шүү дээ. Тийм учраас байнга баг эрэгтэй хүн гэртээ байж тэр юу байх уу? Бараг тийм биш. Тийм учраас эдийн засгийн эрх мэдэл эмэгтэй хүнд байна. Тийм учраас ер нь ганцхан айл гэр доторч биш хааны хаттууд маш их үүрэгтэй байна. Тийм одоо жишээ 1610 хэдэн оны Оросын нэг сурвалжийн мэдээнд элчин мэдээнд бол чуулганы эмэгтэй хүн өдөртөө сууж байна гэж. Тэр бол бид харахтаа бол хин юм байна. Ханаа ноён хонгорын
хатан агаа хатан юм байна. Тэр хэдэн оны үе вэ? Тэр 1616 онд бол Байнгус бол хан болцсон байсан гэхээр тэрний хүртлийн нэг 14 5 оны явдал. Тэр эмэгтэй хүн чуулган өдрөөс сууж штэ. Одоо хаана хайцсан байсан бах вэ? 80. Өргөмж чадаагүй. Хамаа ноён хонгорноос орсны дараагаар көмөн шилж завсар үед сэнтэ завсарцсан байсан үе. Завсарцсан үед тэр хатууд өдөртөж. Хатан хүнээс гарахгүй том эрх мэдлүүд гарах. Тэр очир цэцний хатан дор жаравтан ч гэсэн тэр галтантай байлдахт нь бүр хатгаас хийсэн байдаг шүү дээ, тийм. За төрийн хэрэгт бас оролцож байна. Тийм. Тэгэхээр Улаанбаярыг хааны охин шүү дээ. Тэр чинь Улаанбаяр бол тийм утгаар нь тийм байдалд хүмүүжсэн гэж ойлгож байна. Тэр дүүгийнхаа төрийн хэргийг мэдэх тэр хатан Елизавета захиа очсон тэнгэрийг тэтгсэн дэлчилгээс бүгд Улаанбаярын бодлого байсан билээ. Тэгэхээр тэр багаас нь л аав нь хөвгүүдээс дотохгүй л дипломат ухаан, бичиг соёл тэр ойртын улс төрийн байдлын талаар сайн мэдлэгтэй болгож л хүмүүжүүлсэн байх гэж миний хувьд харсан. Тэрнээс зүгээр ингээл гинт хэнийг хаан болох уу гэж цэцэг өвчин тосонгот тэр хүн чинь төдий хэмжээний чадвартай үлдэж чадахгүй шүү дээ, тийм. Тэгээ өөрөө ч гэсэн тооцоолохдоо тэр 13 настай түүхчид дандаа Балчир хаан нэлээд тийм ухаан муутай байсан гэж бичээд байгаа шүү дээ. Тэр хүнд аргагүй ирэхэнд нөгөө ёсолж авсан хошууд хатны хүү юм да гэд хаан ширээгээ өгөх зориг нь охиндоо тулгуурласан л харагдаад идэв шүү дээ. Тэгж үзэж болно. Тэр Галдан цэрэн хаан бол 2 үг хэлсэн шүү. За. Одоо хаан ширээ. За тэр Цэвэн дорж намжилт хаан ширээ өгөө гэж хэлсэн. Тэр яагаад гэвэл нөгөө бид дээр ярьсан шүү дээ. Ээж нь их нь бол хошууд гаралтай. Төрийн ялсан хатнаас төрсөн. Ламдар цаг шилээгүй. Хоёрт нь бол энэ олон тайзны дотроос даваач хүн захирч чаднаас ганц үг хэлсэн. Сожмын даваач. Даваач чинь садан төрлийн ямар холбоотой байгаа вэ? Эдгээр чинь холбоотой. Маш их үйл хаяал гэдэг лөө. Тэг үйл хөдлөл гэж ойлгочих шүү дээ. Энэ сорцын том ноёдууд байна л дээ. Тэр хархуулын удмын олон хөвгүүд. Дахиад Баатар хүн тайжин олон хөвгүүд гээд эдний удам салаа авах нь шүү дээ. Гайхалтай. Тэр энэ сорц тайжинрын нийгэм дэслэх байр суурьч тухайн баталгаатай тийм байдаг. Тэгээд ийм хоёр үг хэлсэн байгаа. Даваач энэ үг бол даваачиг ингэж саярхсан үг бол хожим одоо даваач хаан ширээ суух нөхцөл болж өгсөн шүү. Тэгэхээр Галдан цэргийн энэ хоёр захиа зэрлэгийн жишээ хоёрыг бол чухал. Цэвэн дорж намжил бол 13 настай хаан ширээ сууж байгаа. Тэгэхээр 1732 онд төрсөн. Тэр хошууд хатнаас төрсөн. Тэгээд 13 настай хаан ширээ суугаад төрийн гэргийг бол их чинь хамаарсан. Тэгээ Улаанбаяр тэр хоёр бол эхний ээлжинд маш тийм нэгт харилцаатай байсан шинж бай. Тэгэд эхний зөрчил юунаас гарсан байвал Улаанбаярыг бол 90 Галдан цэрэнд тэндээс харахад Галдан цэрэнд огтуд баг байхгүй байсан байж магадгүй гэж боддог. Ягаад гэвэл хошуудын одоо ноён нагцын хойцтой бол хэнийг Улаанбаярыг өгнө гэсэн. Улаанбаярыг ихчээ өгнө гэж хэл. Хинд гэж. Цэвэн дорж намжил. За. Эхний зөрчилтээс гарч. За. Тэгэд Улаанбаяр бас бие даасан хүн байна. Би одоо хайр сэтгэлтэй хүнтэй суухгүйгээд хойдын сайн бэлэгт хоёр бол магадгүй хайр сэтгэлийн холбоон дээр бас төрийн бодлогын холбоон дээр явжсан байх. Ер нь зүүн гарынхан бас бүр тэр Галдан мушгтын үеэс хойдын аймагуудыг, хойд гаралтай аймагуудыг маш хажууд авч явж байгаа. Маш ураг төрлийн холбоо үүсгэж байна. Тийм учраас хойдын аймагуд, хойд аймагуд бол тэр цорцгийн ноёдуудыг бүр төгсгөл хүртлээ дэмжсэн байна. Одоо жишээ нь Галдан мушгт чинь нөгөө хаан тус байгуулангуудаа хошууд зэрэг аймагуудыг бие даасан толгой тайзныг огт байхгүй хараа очир цэцэнс хойш бүх ноёдуудыг хараад тараачаад нөгөө холбооны маягийн задлсан байдаг тий. Тэгчгээд нөгөө анги байгуулж байгаа байхгүй. Анги чинь том ноёдуудын эзэмшлийн анги байхгүй. Тэгэхэд тэр 21 анги байгуулж байхад бол хойдоос дангаараа 9 анги байгаа байхгүй. Тэгэхээр хойдын тэр язгуурт ирэх ашиг хөндөөг. Тийм учраас тэр цайгарууд нь ч гэсэн охиноо тэр хойдын үйзэн хошвчд өгч штэ. Тийм. Тэр үйзэн хошвчаас төрсөн амар санагддаг. Тэгэхээр ингээд хойдтой болоотой. Тийм учраас магадгүй Улаанбаяр тэр цайн бэлэгтэй юу болдог бол чухал юм. Одоо бас төрийн бодлого байх. Гэтэл бол Цэвэн дорж намжилч одоо бас хаан ширээ суугаад тэр хошууттай харьцдаг. Ойртох холбоот одоо урдын холбоогоо бэхжүүлэх. Тэр бодлого бас төрийн
төрийн бодлогын зүгээс ураг барилцахад хүн хэрэгтэй байна шүү дээ. Тэр улан баярыг өгөх ёстой. Улан баяр бол мэдээж нэг 20 хэдэн настай ч юм уу тийм л төвчлүүлсэн юм шиг байгаа тийм. Нөгөө эмэгтэй хүн болохоор төрсөн он маань байхгүй. Гэхдээ үнэхээр хүчтэй хүн байж энэ Монголын түүхийн 5 батын 4-р батанд яг нэрээрээ орсон байгаа байхгүй. Тэгээ би чинь бас хаттын түүхийг нэлээд сонирхдаг. Ингээд энэ 5 батыг уншиж хахад албан ёсоор Дондогд болон матныг хүртэл баг оруулж бичээгүй байдаг шин. Зөвхөн бог тааныг бичсэн. Тэгээд 5 батын нөгөө Феодлын Батралын үеийг бичсэн хүн нөгөө иш нацагд орж академич байсан болохоор аргагүй түүхэнд том байсан болохоор мандахаа цэцнийг 2-3 удаас гарч илээ. За тэгээд нөгөө босод тэр хотол цагаан гүнд ч юм уу тэр 9 хатан матныг бол ерөөсөө албан ёсны түүхэнд өнөө хүртэл бичихгүй байхад одоо 4-р бат дээр Уланбаяр хатан шууд бичигдсэн байлээ. Тэр бүхнээс нь харахад их сурвалжид үнэхээр сайн бичигдэж үлдсэн өөрийнх нь хүчтэй хатан байсны шинж тэгээ тэр дүүгийнхээ өмнөөс зүүн гар улсын гадаад бодлогын тэр бичиг загтлуудыг хариуцчихсэн тэрнээсээ олж нөгөө эмэгтэй хаан болох гэж ин гэдэг хардлага гүтгэлгэнд өгсөн тэр үеийн түүхийг үзэхээр нөгөө Петр хааны охин Елизавет хаан байсан байлээ л дээ Орсын хатан. Тэгээд харахаар энэ хүн түүхэнд өөрийнхөө хүчээр орж ирсэн юм байна л гэж би хараад байгаа. Аимшигт 37-ны үед өрнөх үнэн чахарын түүх хагцшгүй арман. За 90 цэвэн дорж гамжил чинь 4 жил хаан ширээ суусан шүү дээ. Тэгээ сүүлийн 1 жил нь л одоо цэвэн дорж гамжил одоо хичээл зөрчилдөөл асуудал болоод янз янз асуудал болж байгаа. Тэгээд Уланбаяр яг цэврээр нэг 2-3 жил одоо төрийн хэрэг хамаарсан байх. Энэ үеийг жоох нэвгүй хилдэ зүүн гараа үед тэр наадалтай биш цаадалтай. Хямрал яг эхэлжсэн үед тийм. Хасхийн дайн дуусаагүй байсан. Хасхийн дайнд бол зүүн гар маш их хүч хайж исэн. Тэнд бол хідэн түмэн зэрэг хийж исэн. Тэр зэргийг бол алдарч анжин Сэвтэн. Одоо орсоор Сэвтэн гэдэг байгаа. Манайхаа Сэвдэн гэж анжин. Сэвдэн Баатар. Сэвдэн бол тэр ахалж исэн. Сэвдэн бол бас том хусгаатай хүн л дээ. Тэр Сингийн төрсөнд Бунцэг тааш. Бунцэг таашийн хүү Бодмер гэж байгаа. Бас цэргийн том дэмжсэн. Тэрний хүү. Галдангийн л угсаа яваад шүү дээ. Тэр цэвэн дорж намжилт дургуутсан юм байна. За. Тэр анхны зөрчлийг тэр хүн гаргасан юм. За. Ерөөсөө энэ тийм жаахан хөвгт хаан ширээн суугаад тахта яадаг байсан ингээд. Тэгээд бол ам даржаа загтал ичээд тэгээд энэс бол Сэвдэн баригдаад алагдчихсан. Тэр үед лам даржаагийн нөгөө санархал эхэлсэн байна. Тийм. За хоёрт нь бол энэ төрийн хэрэгтээр ингээд ороод ирэхээр одоо цэвэн дорж намжил бас гартаа алуун шал аваад эхлэхээр үндсэндээ бол янз янз бодлого явуулж эхэлсэн. Одоо хардгас ирдэг юм болно шүү дээ. Уланбаярын хооронд сонин тийм ажлууд хийсэн. Одоо чи хэлж ин их гоё төр барьсан нэмэгтэй гэж бас үнэн. Лав энэ хятад манж сурвалж байгаа мэдээгээр бол Уланбаяр тэр аавынхаа буйнд Галдан цэрэнгийн буйнд их олон зориулж олон юм байсан. Ялтаннуудыг одоо жишээлсэн. За. Ялтанууд үгээгүй ядуу хүмүүсийг асарсан. Одоо нийгмийн хамгааллын бодлого хийсэн шүү дээ. Бүр ингэж 90 хүн эмэгтэй хүн төрөлд орж ирэх ямар бас нэг бас сонин дүр харагчин л дээ. Тэгэхээр нөгөө ард иргэдийнхаа дэмжлэгийг их аваад эхэлсэн байна. Авсан байна. Тэр байтугай тэр зарим мэдээнд бол тэр 31-32 оны дайнаар зүүн гарын том дайнууд одоо халахад хийсэн дайнуудтай одоо манжтай байлцсан бол цааталт нь Эрдэнэцэг халахаас бол их хэмжээний хүмүүс олзолж утсан. Дээр нь бас нөгөө ордос мордсын бүх зэргүүд чинь буугаад өгсөн шүү дээ. Ураад мураад тэд нар чинь бүгд олзонд очсон. За тэгээд тэр одоо бүр зарим одоо Бархөлийн орчин суужсэн халахын зарим аймагуд одоо энэ одоо Уранхай хошуунууд 2 хошууны нэг хошуунуудад тэр одоо хожим засаг таан аймгийн дархан байсан шүү гэж ярьдаг л да. Ховдын цэцгийн нөхдөөч гэсэн тэр цаашаа бүр олзонд явчихж байгаа шүү дээ. Тэгээд тэр халахуудыг одоо ингэ их тараад яс салцсан байсан. Яс сална гэж гэлгэлтэй. Нөгөө ах дүү хоёр байхад нэг нь бүр өөр аймагт нэг нь өөр газар. Тэд нэрийг ингэ хүсэлтийн дагав нийлүүлж нийлсэн. Ийм бас олзлог сэтгүүртлийн юм энерги сэтгэл гаргаж яана гэж Уланбаяр чинь бас төрийн богинохон хугацаанд дотор нэлийн одоо бас зөөлсөн бодлого явуулсан байна шүү дээ тийм. Энийгээрээ ингээд арт түмний зэрэг нь бас үлдсэн. Өдөр одоо ирэх тусам нэг ёсны чиний хэлдгээр Уланбаярын нэр хүнд өсөд ирэхээр хин ч гэсэн болгоомжлон нэс тийм. Тэгээд
Улаанбаярыг ялсан тэр шалтгаан нэг энгийн л харагдаад байгаа юм л та. Тэр Оросын хаан шиг хүүхэн хаан болохыг хүсв. Намайг хорлохыг хичээв гээд. Тэгээд манж сурвалжаар бол цэвэн дорж намжилт их чиндээ очиод толгой өвдөгээд хөвцсөн байгаа шин. Тэгээд толгой өвдөгээд хөвцсөн чинь Улаанбаяр хатна юу өгсөн? Им өгсөн. Гэтэл тэр им бол хор өгч чинь гэж. Яг тэр хэрэгээр ялцчих. Өөрөө санаатаагаар би Ер нь л ялах нөхцөл бод. шалтак хайж байна. Шалтгаан тийм. Тэгжил зөвөр одоо байгаа бидэнд байгаа сурвалж юм байт юм байна шүү дээ. Түүнээс бид одоо тэгж давж хэрч чадахгүй. Тэгээд Улаанбаярыг яг манж сурвалж юм мэдээ гэр ингээд хараад л явах юм бол Улаанбаярыг хотонд одоо уурт тийм ээ. Тэнгэр уул давуулаад цөлсөн юм шиг байна. Тэгээ манай төв хөшлөгт хороосон гэдэг юм л да. Хатныг цөлсөн. Дараа нь харин тэрийг дагж байсан. Одоо эсэргүүцсэн юм уу тийм зайсангуйтыг бол нэлээд хүн дээр шийтгсэн тал байна. Хааруулсан гэсэн чинь тийм нөгөө өөрийн дэмждэггүй арай шудраг талын төшмөл зайсангуудыг хатсан гэдэг. Цэвэн дорж талын талаас харахад бас л зөв юм л та. Тэр засаглал хийх гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө талынхныг Тэгэж нөгөө фракцаас тасан л. Тэр засаглал энийг бид хоёр гайхад хэрэггүй дөө төрийн ордон дотор хэрэг болж байна. Гэхдээ зүүн гарын төвийн цаацлагдсан яг төрийн эргээс олж цаацлагдсан хатад цөөхөн штэ. Ер нь тий. Яг зөвхөн нөгөө хүүхдээ хаан болох гэжсэн гэж л цаацлагдчихсан болохоос хатныг бол галдан цэрэг хаан цаацлсан. Маш аимшигтай шийтгсэн. Тэр бол нөгөө хинтэй адилхан ш нөгөө дар балжаа хатантай адилхан хаан ширээний асуудал. Яг төрийн эргээс олж цаацлагдсан юм уу цөлөгцсөн гэлгээрээ баг төрийн хэлхийг шударгаар явж байгаа. Улаанбаяр. Тэгээ би дээр хэллээ. Тэгээд Цэвэн дорж намжил Улаанбаяр нарын хооронд эхний зөрчил бол тэр хошуудад одоо Улаанбаярыг бэр болгох. Тэм төрийн бодлогот бол Улаанбаяр ороогүй. Тэр хүн одоо хааны охин, эрх тань охин юу байсан ч хамаагүй төрийн бодлогыг даах хэрэгтэй. Тэр талаасаа бас харах байх. Миний хувьд бол зөвхөн баримтаа төсч яриулаа ийм зүйл хэлэх гэдэг юм л да. Цэвэн дорж намжлалын хувьд чинь тэр өөрөө ч их санаачилж хичээгээ эмэгтэй хаан болох гэж ингээгүй. Дахиад бас нэг өөрийнх нь баг балчрыг дайлимдуулсан бас сайд төвшмөлүүд байсан юм шиг байгаа юм тийм үү. Тэр талаар тэр манжин их сурвалжид юм байна уу? Тэр гүтгэж ихчдийн модалцуулах одоо хор найруулсан тэр зайсангуудын нэр болсон тэр байдаг юм. Бай бүгдээр байна. Энэ юм ер нь бид зүүн гарын дотоодод байдаг энэ ордны доторх ч юм уу ийм зүйлийг нэг харж гайхахгаас илүү энд нөлөөлсөн зүйлүүдийг харах хэрэгтэй. Тэрийг бол хамгийн аюултай юм бол манжуудын явуулсан бодлого. Манжууд маш олон туршуулсан сайн харагддаг тийм. Маш их олон туршуулууд явуулсан. Ингээд хуурамч захидлуудыг бичүүлж хил дээр баригдуулах. Ер нь тэдний зүүн гарын эсрэг явуулсан бодлогыг бас 1 2 3 гэх юм бол зөндөө юм байна. Тэгээд харахад бол ерөөсөө энэ үеэс эхлээд л зүүн гарт нэг том хардлага үүсэж байна. Улсаас урвах гэж ингэсэн. Манжиг дах гэж. Ордны ховж ивийг л бүр дөрвөлжүүлдэг байх юм шүү. Маш гэж. Тэхийн тулд тэнд зориулсан хуурамч захидал. Гэхдээ Улаанбаяр өөрөө бол дүүдээ үнэнч байсан байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр одоо энэ Монгол их сурвалжид байгаагаар бол лам даржаа тэр хоёрыг гэж эвлэрүүлэх гэж оролдож исэн гэж байгаа. Лам даржаа нь болохоор цэвэн дорж намжлалыг одоо тэр цөлөгдөхөөс өмнө аль хэзээний хаан ширээг авъя гэд нэлээ их ноёдууд бас энэ жижигхэн балчир тэгэл ухаан муутай таал одоо чадна гэсэн доторх хагарал байна шүү дээ. Гэтэл ч уул нь өөрийг ингэж бэр болгож явуулах гэж оролдох. За тэгээд дараа нь цөлөгч юм уу цаацлах гэжсэн энэ хүнээс илүү том дүүгээ бараадсан бол дээр байсан байж таарад ахад яг нөгөө хууль ёсны хааныхаа талд бол нөөрэө зогсоодсэн харагдаад байгаа байхгүй Улаанбаяр. Гэтэл чи өөрийн тэр одоо манай их сурвалжаар бол цаацлцсны дараа нөхөр нь лам даржаа хоёр нийлээд цэвэн дорж намжлыг барьж авсан байгаа шүү дээ. Гэтэл чин Улаанбаяр эцсийн мөч хүртэл цэвэн дорж намжлын талд байсан. Түүхийнх нь одоо их сурвалжууд тэгж харагдчихлээ. Улаанбаярын хувьд бол би бол тэгж харсан л түүхэн тэр эмэгтэй хүний бас нэг байгалийн нэг цаатал нэг юм байна л да. Чигт шулуун тий. Түүнээс уул нь хэрвээ эрэгтэй байгаад ажигласан бол цэвэн дорж намжил нас одоо хаанчлах нас нь ер нь дуусж байгааг цаана хичнээн хүчтэй даваач амар санаа тэгээд тэр 20 гарчихсан лам даржаа энэ болгоны чинь хажууд энэ хүн бол балчиртаад одоо
насанд богинохон гэдэг нь уул нь харагдаад хэрвээ энэ эрэгтэй хүн байсан бол аль хэдийн хүчтэй талд бол нь орчиж болох байсан шүү дээ. Гэтэл чин гүтгэгдээд дуусан дустлаа тэр Балчир хааныхаа талд зогсож исэн байгаа байхгүй. Энэ нь бол айгүй чигт чулуун хүн байжээ гэж миний хувьд бол харагдсан. Тийм. Ер нь ламдарч ч гэсэн нас бага. Нас бага. Тийм дүүгээ одол нэг 90 цаг хүрсэн байсан. 4 5 л ах байгаа. Энэ бол 17 8-тай галдан цэргээс оцорсон. Хааны хөвгөд нас Балчир байсан. Тийм учраас галдан цэр нь хоёр санаа хилцсэн байна л та. Энэ тайж нараас бол даваач хүн захирч чаднаа гэд. Энд гэрээсэл сүйлд нь бол зүүн гарыг бүр унгааж өгч штэ. Тэрэн дээр дөөрөлдсөн ба штэ. Ламдарж эсрэг даваач. Өө тийм баг тийм. Уул нь ламдарж нь бас хаан болчоод хүргэн анхынхаа дэмжлэг энэ тэрийг авцсан байсан тийм ихс болж байгаа даа шүү дээ. Тэгэхээр энийг нэлийн том хүрээнд харах хэрэгтэй. Зүүн гарын дотоодын ордон дотор байгаа тэр жижиг эцэст хөсгөлгүй ховж ивэд маш олон удаа тийм асуудал яригдж штэ. Одоо юунд урах одоо юунд ижил мөрөмлөө зогтох гэж байна. Нэг бас зүүн гарч нь олон замтай юм штэ. Цаашаагаа явчих магадгүй. Наашаа манжид орох бүр манжууч нь тухайн хууль гарч гисэн уйлдээс орж ирсэн хүнийг ингэж шагна ингээд тэрийг бүр зарлцсан. Тийм учраас энэ зүүн гараас чинь 1-2-аараа өрхөөр ирж байгаа хүмүүс зөндөө ерөөсөө манж өдөр тутмын барьж авч үлдээн гэдэг бас л асуудал байсан. Тэрийг явуулахгүй барьж бүр говг аймгаар нь тэг зүхтаалахгүй төрийн бодлого гэдэг чинь тэгэл хин зүхтчих гэдэг ингээл тийм л юу ба штэ. Тэгэл тэрний саадал тэрийг төрийн хатуу аргаар жаахан барих гэхээр тэр нөгөө талдаа буруу ойлгогдол ингээл тэгэл хямрал улам л гүнзгийрээ. Тэгээд тэр хэцүү үед ингээд 3 жил гаруй төрийн хажууд одоо Оросын хааны хажууд байдаг нууц зөвлөх шиг л үүрэгтэй байсан юм шиг үлээ тий. Тэрүүн зэргийн нууц зөвлөх гэж хаанд зөвлөдөг заримдаа шийдвэр гаргадаг нэг албан тушаал байсан юм биш үү. Тийм ажлыг л эмэгтэй хүн хийж байгаа л дараа нь амь насаа алдсан л. Тэр ах トゥ хоёрыг бас хооронд нь хагаралдуулдаг тийм л бүр манжаасаа гаралтай юм уу эсвэл одоо хаанаасаа гаралтай тийм бас нэг хагаралдуулдаг нэг юм байна л да. Тэр бол ер нь ямар ч төрд байдаг зүйл. Тэрэг тун ухаалгаар хоёр тал давж чадаагүйс болоод л нэг эцгийн хөвгтүүд тий эгч дүүнэр хоорондоо тэгэл бусдын зүүр шолчиж штэ. Аимшигт хямрал тэгж эхэлсэн штэ тий. Тэгээ тэр мөөгөш гэж нэрлэдэг Зэвэндэр намжлын дүүг хөөрхи ямар ч юм буруу хүнийг тэгэл нүдийн сохлол бас л юм хотод цэлжиж штэ. Цөлсөн. Гэхдээ шууд цаацлаагүй цөлсөн л юм байл тий. Ер нь цөлөх тийм зүүн гарчин том эзэнт бүрэн дотооддоо цөлдөг тийм цөлгийн тийм юутай аргатай байсан. Зүүн гар цөлн гэдэг хотон цөлн гэдэг бол алдар тэнгэр уулыг давуулаад тэнд тусгай суурин газар хашин гэсэн үг шүү дээ. Тэгээ хотонгууд дунд тавьчихдаг гэсэн. Тавьчихдаг. Хотонгууд ч тухай зүүн гарын дотоод юу одоо дагаар орсон нэг дотоод ирхэн байна тий. За тэгээд ямар ч хэлсэн цэцэг өвчнөөс болж энэ хүчтэй хаан тааллалаа. Тэгээд охин нас тодорхой хэмжээнд Монголын бүр зөвхөн 100 гар юм биш. Монголын түүхэнд орох тэр зам бас нэгдсэн юм байна л да. Тэр эмгэнэлтэй явдлаа чинь дараачийн үйл явдал өрнөхтэй тий. Ер нь энэ ярианда тулгуурлаад ойртын түүхэнд тодорсон одоо Ану хатан Улаанбаяр хоёроос өөр хүчтэй ямар хаттай байдаг вэ? Тэр талаар нэг товчхон ярьж өгөөч. За ойртын хаттууд дотор одоо ингээд түүхийн сурвалжт ер нь эмгэгтэй хүний нэр тэмдэглэлтэд хоцорно гэдэг бол бас том зүйлтэй том юм нэг илрэл. Уул нь ургийнхаа бичигдэж байдгүй шүү дээ. Тийм учраас энийг бид одоо судлаачид бид бол олзуурхаж эмнэлэх хэрэгтэй юм болоо. За яг ингээд түүхэн сурвалжт эмнэлэгдснээс тэр гошуудын хан ноён хонгорын хатан ага хатан бол их алдартай хатан байсан байна. Нөгөө нэг чуулган удирж исэн гэдэг нь шүү дээ. Яг хөө тэр чуулганыг яг ага хатан гэж бид онооч чадахгүй ч гэсэн энэ тийм тэр бол яг зарим сурвалжаар газар зүйн байрлалаар нь авч үзвэл бас торгуу татдууж байх ч магадaltaй юм шиг байна. Ойртын чуулган ч нөгөө ээлжилж удирддаг чуулган даргаа сонгож явдаг учраас их яг байнга нэг хаан удаан байна гэж байх. Энэ нэсэн тодорхойгоо мэдхгүй тийм хэцүү болчиход байгаа юм л да. Хан ноён хонгор нас орсны дараа 5 баггүйтэй хоцорсон шиг байна. Ага хатан. Тэгэд 5 хүүгээ бол ёстой жинхэнэ баатар явуулж өсгсөн. Одоо жинхэнэ одоо бөртөө хүчин шиг тий алангой шиг. Агаа хатны агаан 5 барс гэж алдартай.
Энэ ерөөсөө ойртын алангуй хатан байсан биш. Тийм агаан таван барс. Тэр таван барс бүр алдартай зөв ойрд үлгэрүүдэд их бай. Одоо ам үлгэрт эрт цагт ойрлын үлгэрүүдэд эрт цагт нэг хаан байжээ. 5 хүнтэй байжаа гэдэг. 5 хүн баатар Тэр нь агаан хатны амьдралаас сэтгүүлсэн байх. Агаан хатан дээр л юм харагдана. Одоо тэр 5 хүн яаж хүмүүжсэн бэл хамгийн чуулган ойрдын чуулган дараасан Байбагс Баатар. Хамгийн том хүн. Байбагс. Хоёрт нь бол Көнлөн биш. Шуудын Көнлөн биш. Энэ одоо нөгөө Эрдэнэбаатар хун тажийн үед түүхэнд их тод гарч ирнэ. Тийм. Тэр энэхээр тийм хөдөлгөөнтэй. Ёстой зурм огтон нэг тийм юу гэдэг. Байбагс ч гэсэн түүхэнд их харагддаг шүү. Тэр ойрд шарийн жишнийг хүлээж авсан. Агаан хатан чинь тэгэхээр очир цэцэн ханы эмэг тийм. Эрдэнэбаатар хүн таажид өгсөн амин дараа хатан бол одоо их үүрэгтэй хатан байсан байх ч одоо сурвалжид гарч ирдэг боловч энэ их чухал үүрэгтэй хатан байсан би дэж бодно. Ягаад гэвэл Эрдэнэбаатар хүн таажийн маш их хайртай хатан. Гэтэл ягаад юм агас тийм хүчтэй болж байна? Юм агас бол анхны ёслсон хатан байна. Анхны ёс. Тэгээд юм агас хатнаас чинь хүүхэд төрөхгүй бас удсан байж магадгүй. Тэгээд урдуур нэг 5 хүү төрчөд байгаа шүү дээ. Сэнг чинь 6 дугаар хүү гэдэг байгаа шүү дээ. Тэгж байна. Тэгэхээр ийм асуудлууд байна. Амин дараа хатныг бол тэр 1638 оны үед Гүшан өөрийнхөө охиныг хинд өгч Эрдэнэбаатар хунтаа шүү гэж. Тэр бол маш том асуудал. Бас төрийн одоо хошууд зүүн гар 2, ойр цорс 2 одоо ураг барилж байгаа том зүйл. Тэгэд энийг ч л Японы эрдэмтэн тэр Жунко тэргүүт эрдэмтэд маш өндөрлүүлээд байгаа юм л дээ. Хошууд цорсын тэр ургийн харилцаа бол цаашд маш их холбоотой гэдэг. Тэгээ хошуудаас ойрдын томоохон хун тааж ноёд нь хатаа авах уламжлалтай. Тэр нь баг 100 гартаа бол хонгорд аймаг болоод дээ шүү дээ. Аливаа үндэснийг мөхөө гэвэл түүхийг мартуул гэдэг. Их түүхээ судалцгаая.